нөхөртөө бид тэр юу юучгүй бэрхжижсэн л та. Энэ бүдэг босгохгүй ингэж явцаа манай хань ингээд уул турхай дугаар аваараар ингээд асуурсан. Тэрээс хойш би огтойгоо ингээд хуйлахнаа ингээд авчирч. Энэ байраа алдчих юм бол би тэгээд орох хоромжгүй юу юучгүй ингээд үлдэх гэдэг ингээд өдрийн мэнд төргий манай иргэний энэ дэр одоо тодруулах ярилцлагын болон маань эхлэж байна. За энэ удаад мэдэрт одоо Бэрх хотын нэг иргэн одоо өөр тулгамдсан асуудлынхаа тухай одоо нийтэд хүргье. Дээрээс нь бас ингээд зөвлөж туслах одоо мэргэжлийн хуулийн байгууллагууд байдаг бол бас зөвлөд өгөөч гэсэн үүднээс манай сайтад хандсан байгаа. Тэгээд одоо яг ямар асуудлын тухай ярилцах гэж байгаа гэдгээ одоо бас өөртөө ярилцъя. Тэгээд гол нь өөрийнх нь хүслээр бид нар бас царайг нь харуулахгүй байгаа шүү. За ингээд танд өдрийн мэнд хүргэе. Яг одоо ямар асуудлаар бас манай сайтад хандах болсон байна тухайгаа. За би манай Бэрхэд бол одоо байрны асуудал айгүй хэцүү байгаа. Одоо зарчаа тэгээд одоо зарчныхаа ар дээр ингээд буцаад эцэд нь ингээд гарч ирээд ингээд ер нь олон жилийн өмнө зарагдсан байруудаа буцааж ингэж аваад байгаа л да ер нь манай Бэрхэд. Тэгээ энэ тухай би одоо ингээд танай зөвхөн сайтад хандаж ингээд ярилцах гэж ирсэн юм аа. Яг таны хувьд яг өөртөө ямар асуудал тулгарсан? За би 2009 онд байраа хөдлөж авсан анх. 2009 оны 6 сард анх хөдлөж авсан байхгүй юу? Тэгэхдээ би тэр байраа манай тэр яг тэр үед чинь одоо байрны ханш баг. Ер нь тэгээд ер нь эзэнгүү балгаас болсон байрууд маш их байсан. Тэгээ би тэр үед тэр байраа хөдлөж авчаад тэр үед чинь ордоор мордоор гэж ер нь манай тэр авах ер нь тоодгүй байлаа л да угаасаа. Тэгсэн чинь одоо тэр худалдаж авсан эднээс мань гадна яг жинхэнэ байрны ордорын эзэн гээд нэг хүн гарч байгаа. Тэр нь ирж ингээд би байраа авъя. Би тэр хүнийг бол айхтар сайн мэдхгүй тэр хүнээс би худалдаж аваагүй юм чанханасаа. Тэгсэн чинь тэр анхны байрны ордорын мань эзэн гарч одоо би одоо байраа ингэж авъя чи юм хөлсөл суусан. Чи хүнээ яриулаад хөлсөл суухаа үдэ гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд миний өөрийн маань одоо яг худалдаж авсан одоо хүн байж та одоо нэг тэр хүн маань болохоор эхлээд би уулзахад надад хэлсэн байхгүй юу. Одоо ингээд нөгөө хүн маань ингээд байна. Байрны чи ингээд байна. Та одоо энэ учрыг олж өгөө гэхэд заа гэж анхнаадаа хэлсэн. Өө тэгэлгүй яах вэ? Тэгсэн чинь саяхан нэг уулзаад би чамаас мөнгө төгрөг аваагүй. Би чамтай 8 хийгээгүй. Юу тэр одоо нэг байрны ордор эзэн битэр 8 хийсэн чамд бол энэ ямар ч хамааралгүй шүү. Гэдэг байгаа байхгүй юу. Тэгэд одоо би яг яах учраа олохгүй одоо яг хаана хандхаа мэдэхгүй. Тэгээд ер нь танай сайтад хандил гэж ирээд байгаа юм л та. Ерөнхийдөө бол баг 20 жилийн өмнө. Тэгээ 16 жил болж байгаа. 16 жилийн өмнө одоо 8 хийсэн юм биш үү? Гэхдээ ингээд давхар одоо дамаа хүнээс одоо байр худалдаж аваад яг тухайн үед нэг нотлох баримт шиг тийм үү ямар нэгэн гэрээ хэлцээр тийм юм хийгээгүй байдгаа. Тэр үед би яг тийм юм хийгээгүй л дээ. Гэтэ тэр яг миний худалдаж авсан эзэн болохоор дүүгээ нь явууладаас байраа мөнгө авахулсан байхгүй юу? Тэр үед би 500 мянгаар худалдаж авчихсан. Гэтэ тэр үед айгүй хамгийн өндөр ханшил байсан юм байлээ л дээ. Би тэр үед мдээгүй яг тэр бол яах вэ те? Тэр худалдаад авсан юм чинь. Тэгээ дүүгээ худалдаад авсан чинь сая надтай тэгж уулзахдаа манай дүү надад мөнгө өгөөгүй. Би дүүгээсээ мөнгө аваагүй. Тэгэхээр чи өдрийн дунд 8 хийгээ би одоо би байр суулж өгөөрэй. Гэж байхгүй юу? Одоо тэгээ 15 6 жилийн өмнө одоо яг байрныхын эзэдүүд нь одоо 2 эзэн гарч ирж байгаа. 2 эзэн байгаа байхгүй юу? 2 эзэн гарч ирээд одоо байраа буцааж авъя гэсэн юм асуудал тавиад байгаа юм тий. Та тэгээд энэ талаар одоо хуулийн байгууллагуудаар явбгүй ер нь яаж шийдэгдэх юм шиг байна. Бас өмнө нь танай бэрхтэр бас нэг иймэрхүү асуудлууд нэлээд гарч ирсэн гэсэн ер нь яадаг юм бол. Ер нь одоо урд хүмүүсийн сураг сонсоод байхад ер нь ингээд хууль шүүхийн байгууллагаар хаа дандаа байраа алдаад ил гэсэн. Яг тэр нэг байрны эзний юугаар л тэгээд алдаад ил гэж яриад гараад идэг л та. Гараад байдаг ч гэлтгүй ер нь алдаад байна л та. Тэгээ би одоо тэгээд олон түмэнд мэддэгдээд энэ асуудлыг тэгээд дээш нь нэгээд хэлж ярих хүн байдаг бол тий тэр сонсоосоо гэсэн үднээс л танаад. Начиг юм олон жил амьдарчаад ингээ байраа алдаж байгаа хүмүүс олон бий. Та ер нь өөрөө хуулиас зөвлөгөө авах гэж юм явж үзсэн үү? Ер нь та өөрийгөө бас жоохон танилцуулахгүй юу? Би өөрөө хуулиар явах гэхэд бас нэг мөнгө төгрөгийн асуудалтай тий тэгээд бас явж чадахгүй юм л та. Ер нь тэгээд гаяг л гарц гаргалгаа бүх юмыг ингээд шийдэл гарах гээд яг л мөнгөн дээр тулчаад байдаг байхгүй. Одоо тэгээд тэр хүмүүс нь яадаг? Эсвэл одоо мөнгө нэмж өг гэдэг юм уу? Ерөөсөө мөнгө нэмж өг гэж хэлэхгүй, шүүхээр яваач гэхгүй, ерөөсөө байр суулгаж өгөл гэж дарамталдаг. Одоо би тэгээд ер нь гэртээ суух айгүй хэцүү, хизээний хаалга балбаад ороод ирэх бол тий. Тэгээд пижгэл хаалга балбаад өчгчөөл орж ирдэг байхгүй юу?
Тэгээ гудмаар явхад нөгөө нэг хүнд гудманд таарчхаад хөө би байраа авмаар байр суулгаж өгөн төр гэдэг. Үүндээ дарамттай би гэртээ суухад айцтай гадуур гарах айцтай амьдарч байна л да яг үнэ хэлэхэд. Тэгээ өөрөө бас яг нөгөө хуулийн байгууллагууд хамтыг хийж бодохоор бас яг өөрөө чинь нэгдээ гэрчлэгээ ч юм уу бичиг баримт байх юм байх гэдэг тий. Тэгээд яг юу яасан одоо нэг худалдан хувийг яхад нутагтаа би мөнгө өгтөө нэг гарын үсгээ зурж өгөөгүй. Тэгэхээр чинь ямар ч нотлох баримт байхгүй. Яг хуу хүнээр гэрчлэгийг өгвөл бол манай найз манай дүүнэр байгаа л да. Анхнаал худалдаж авсан гэж орсон чинь тэгээд 16 тэгээ 2009 оны 6 сард 2009 оны 6 сард та тэр хүнээс байр авснаас хойш энэ хүн чинь тэр хугацаанд дахиж огт тоглохгүй. Яг огт холбогдоогүй. Тэгсэн чинь нөгөө юу яасан тэр анхны эзэн нь болохоор хүүхдүүд нь Монголоо дээрээс байртай гэдгээ байраа зарагдаагүй тэгээд байртай гэдгээ мэдчихээ тэгээд одоо байраа авъя гэдэл байгаа юм байлээ. Нөгөө хүн нь болохоор би болохоор нөгөө анхны эзэнтэй нь болохоор би 8 хийсэн. Яг го тэр 8 хийхдээ болохоор юу яасан юм бэ л дээ. Натруудаар батлуулаад тэгэнгүүт яг нөгөө үл хөдлөлөнгийнхээ юг бол өөрийнх нь эдэр шилжүүлээгүй байсан юм билээ. Миний хувьд ч гэсэн яг нөгөө би ч бас өөрөө бас бэрхийх болохоор бэрхийн байрны асуудлаараас нэлээд мэдээлэл сайтай байдаг л да. Яг бас өмнө нь ч гэсэн юм тохиолдож байсан асуудлуудын тухай сонсч байсан. Яг одоо ил гарч ирээд ингээд таншингээ би бас ярья гэсэн хүмүүс байгаагүй боловч ер нь бас ингээд бэлгэлийн гэрээгээр ч юм уу багас хэмжээгээр худалдаж аваад ингээд байраа алдсан тохиолдол бас нэлээд байд юм билээ. Тэгэхээр таны одоо ингээд ярьж байгаа мөрөөч бас манай сайтынхан холбогдох одоо мэргэжлийн хуулийн зөвлөгөө өгдөг хүмүүсээс асууж сургалж үзье гэж бас бодчихлаа л да. Тэгээ яг тухайн үедээ бас тэр 12 онд чинь 10 он ч хүрээгүй 8 9 онд чинь тийм байрны гэрчлэгээ ер нь бэрхийн байрууд чинь нэлээ ингээ муутцсан тий. За тэр 70-71-ийн байр хэсэг чинь бараг л нөгөө цанх мох нь байхгүй бүх юм тоногдоод ингээд айланд нь хаяад явцсан байдаг шүү дээ. Тэгээ тийшээ ингээд айлууд нөгөөд орсон чинь одоо ингээд яалтчгүй бэрхтэр бас бүтээн байгуулалтын ажлууд нэлээ нэмэгдсэн, сургууль цэцэрлэг зам аргуу тавигдсан. Ийм байх үед яг нөгөө байрны үн нэмэгдээд эхлэнгүүт анхны эзэд нь гарч ирээд байраа хөөцөлтөд байгаа асуудлууд бол угсаа зөвхөн амьдарчлалт нэлээ олон асуудлууд байд юм лээ. Тэгэхээр энэ одоо яаж одоо яг хуулийн талаас яаж хийх боломжтой бол гэдэг асуудлыг мэргэжлийн байгууллагаас бас бид нар тодруулъя гэж бодож байна. Таны хувьд бол юу хүсмээр юм? Би одоо энд ингээд зарцлага өгдөг нь би бас нөгөө байруудыг алдаж байгаа улсууд байгаа. Тэрнийхээ бас нэг дуу хоолой болоод тэгээд бас ингээд олон төмөнд хүргэдэг юм уу те. Дандаа ингээд бидний мөнгө төгрөгөөр худалдаж авсан байранда тий олон жил амьдарч хаад эцээс ингээд юу өчгүй ингээд бас үлдэн гэж чинь бас бид нар харамсалтай биш. Бид нар ч бас энэ амьдралыг босгох гэж өчнөө жил хөдөлмөрөөр зарцуулсан тий. Тэгэхээр ч бас ингээд бас би бас байраа алдчихмааргүй байна. 15 6 жил амьдарчаад энэ амьдралыг босгох гэж бас маань нөхөртөө бид нар юу өчгүй бэрхжижсэн л та. Энэ амьдралыг босгох гэж ингээд явж байгаа манай хань ингээд уул турхай дугаар аваараа ингээд асуурсан. Тэрээс хойш би огтойгоо ингээд хуйлахнаа ингээд амьдарч байна. Энэ байраа алдчих юм бол би тэгээд орох хоромжгүй юу өчгөл ингээд үлдэх гэдэг ингээд танахаар дамжуулаад ингээд надад ингээд үн төлбөргүй нэг хуулийн зөвлөгөө өгч хүн байдаг болов тий бас нэг гарц гаргалгаа хэлээд хүн байдаг болов гэж л би танад хандж байгаа л да. Бас энийг хайжгаар бихийнхээ нэг дуу хоолой болчих тий бас над шиг ингээд байраа алдаж байгаа усуд байна л да. Бас манай найз ч гэсэн бас ингээд байр нь бас иймэрхүү бас хэл ам хийгээгүй ч гэсэн бас иймэрхүү байрны асуудалтай манай ганц хоёр найзууд бас байж л байгаа л да. Тэгээ би бас тэр ихэнх дуу хоолой нь болоод тэгээ танахаар ингээд гарц гаргалгаа байдаг болов. Жохон чанаргүй асуудлын тий тухайн үедээ бас л тулсан шарна авч илсэн. Одоо ингээд 20 жилийн дараа байрны үнийн бичлэгийг гинт гарч ирээд төгөөд нэг гэдэг бол бас хэцүү юм. Гэхдээ энийг бас одоо шийдэх гарц гаргалгаа байдаг болов уу гэж бодож байна. Тэгэхээр бид нар бас мэргэжлийн байгууллагуудаас нь зөвлөгөө аваад бас сайтлаараа дамжуулаад. Би нөгөө тог мог төлөхтэй болох нөгөө би ч өөрөө гэрээгээ төлдөг. Энэ байр бодлоос гэрээгээ төлж байгаа шүү. Тэгээд бүгд 16 жил би гэрээгээ байрны тогийг төлсөн, халаал тусаа төлдөг. Тэгэхээр бас энэгээр одоо нотлогдох боломж байдаг юм болоо. Тэгээд бас байдаг юм болоо. Бас өөр ямар гарц гаргалгаа байдаг юм бол тэр тухайд мэдээлээд өгөөч. Тэгээд цааш нэгэ сурвалжлаа тий. Надад туслаад өгөөч л гэж л. Гарц гаргалгаа олоод өгөөч л гэж би танад хандаж байгаа байхгүй. За аллаа. За баярлалаа. За ингээд иргэний энэ дэр нэвтрүүлгийн маань одоо энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Бид нар ингээд иргэдэд тулгамдсан асуудлын тухай одоо өөрсдийнх нь амнаас одоо ярилцлага авахд ингээд манай сайтын зүгээс нээлттэй байдаг шүү. Тэгээд бид нар бас энэ асуудлын мөрөөр цааш нь хууль шүүхийн байгууллагч гэх юм уу мэргэжлийн өмгөөлөгч зөвлөгөө хүмүүстэй холбогдож бас холбогдох мэдээлэл зөвлөгөө та бүхэндээ хүргэх болно. Анхаарал тавьсанд баярлалаа.